Хятадын шилдэг өгүүлэлгүүд зохиолч Ванани өсчөнд болсон яриа. Зэнгэнт гудамжны үзүүрдэх өсчний газар гэж айлын хашааг ашиглаж явган хүний зам руу төрж хийсэн сарвч шиг байр. Түүний эзэн харалдаа салонд ажиллаж байгаад гарч азаа сорж энэ өсчнийг байгуулсан Сүбэ буюу Жансу мужийн умард нутгийн 30 иргэм насны залуу. Тэр тентхийн уугуул биш байж магадгүй. Өсчин хийдэг учраас Сүбэ нутгийн аялгаугаар шулганаж сайн өсчид төрж гардаг нутгийн хүн гэдгийг харуулахыг хичээдэгч байж мэднэ. Эндхийн өсчдийн нутгийн аялгуунаас гадна тэр болбраа цагаан царай, гахайн зогдор шиг хатуу босоо хар үстэй. Тэр шанааны үсээ урд ургуулж үзүүрийн тэгшилж хайчилсан нь хөдөөгийн залуусын мод бөгөөд төв царайд нь зохимжгүй. Тэр давхраатай айнууд хар хөмсг шулуун хамартай. Ийм царайтай эрчүүд хөөхнүүдэд аятайхан харагдах боловч Янжоо хотын аялгаугаар чалчих нь яншаа авгаа шиг хөдөрж хэрэг биедээ огтхонч зохицохгүй. Тэдний хуруугаар эмсийг шиг зөөлөн цагаан боловч паруугаар том. Янаг сэтгэгдэл төрүүлэм. Бүлээн ус, шампунь, тэжээлийн тосноос болж бас хүний үстэй ноцолцоор байгаад ийм гартай болжээ. Тэд хуруундаа олгсон хаачаа эргэлдүүлж ангалзуулахад хайчлагдсан ус бутарч унана. Нөгөө гардах самаараа үсийг өргөөд дистраалгүй хайчлана. Нэг хэсэг түргэн хайчлаад арай удаашруулж үсийн тэгшилж самнаад өө сэвийн аятайхан дарна. Энэ үсчний газрын эзэн Сүбэ залуу уг дууцоонтой. Хөдлөхөд хөшүүн хар савхин хөрөм өмсөж эзэн хүн болсноосоо хойш азаа сорж байгаа учраас сагсуу зангаа дарж хянуур болгоомжтой хүний дүр эсгэн. Тэр үс засах, сэнсдэх ажлыг өөрөө дааж, үс угаах, ороож буржилгах зэрэг ажлыг хоёр залуу охин хөлсөлж хийлгэнэ. Хоёр охин ирснээс хойш энэ үсчний газар дуу шуутай болжээ. Охид анхуу мужийн өмнөд нутгийнх бололтой. Хэл яриагаар нь нутгийн тааварлахад хэцүү. Зарим үг нь Сүбэ аялгау шиг сонсогдовч ерөнхийдөө умард хятадын аялгау мэт. Хамгийн илхэн шинжинэ юмыг шууд хэлнэ. Тэд 20 гарсан ч 30 хүрээг бололтой. Өмсөн зүүснээсээ болсон уу хоорондоо гайхмар төстэй. Богинохон тайруулсан үснийх нь үзүүр ар зааж шанааг нь халахлан хацар нь үзэгдэх төдий. Гэвч тэдний харцанд ямар ч сэтгэл алга. Айж ичхээ мэдэхгүй хөдөөгийн огтол ийм байдаг биз. Сайн ажвал хайрын сайхан нүд хөмсөх нь гөлөрсөн маанаг царайдаа дарагджээ. Тэд хоёул нийлэг хэмжээртэй сүлжмэл цам цөмсөж ханцуугаа амжуулсан байх ба ялгаа нь гэвэл нэг нь ногоон нөгөө нь ягаан өнгөтэй юм. Хоёулаа жинсэн өмд оломтой зузаан ултай гутал өмсжээ. Хуучирсан загварын хувцс нь биеийн барина. Наранд шарагдаж, ажилд дарагдан, булчин шүрэмснэ хөгжсөн даалмөр, нуруу бэлхүүс, гар хөлн хувцсны хэв загварыг амархан алдагдуулах аж. Үсээ угаалгах хүнтэй үед тэр хоёр зэрэгцүүлж тавьсан хоёр сандлын нэг талд наалдан зогсож, өрөөсөн гар дээрээ шампунь хийж, үйлчлүүлэгчийн үсийг хөөсрүүлж, гурил нухаж байгаа юм шиг эллэг хийн хуйхыг маажна. Тэр хоёр нэг багшийн шав шиг мөрөө өргөж гараа унжуулах нь яг адил. Эллэг хийх нь нэгэн жигд харагдана. Тэд ус угааж байхдаа бодол сэтгэлийн тандах мэт толинд үйлчлүүлэгчээ цоо ширдэнэ. Тэгж байснаа хоорондоо чанга ярьж инээж ханиан зоргоороо аашлна. Эзэн тэднийг зэмлэхгүй дүнбийж суугаад ямар нэг юмд санаа аширсан янзтай. Тэр хоёр залхуурч гараа ёс төдий хөдөлгөж эхлэхэд үйлчлүүлэгч дургуутсан битгий дэмий хилээд бай маажаад өгөөч гэнэ. Зэмлүүлсэн охин бие өмөрч өмнөх үйлчлүүлэгч намайг хурц хумстай гэсэн гэхэд хумс ч хурц байлаач ингэж худлаа хэлэх ямар хэрэг байна гэнэ. Тэгэхэд эзэн босч ирээд үйлчлүүлэгчийн үсийг өөрөө угаана. Нөгөө охин зай тавьж гараа угаагаад лаг хийтэл сууна. Үсчний газрын ойр хавьд амьдардаг ажилгүй хідэн хүн байн гарч дэмий сууж цаг нөхцөөнө. Үйлчлүүлэгчид ирж тэднийг хараад "Очиртой байна уу?" гэж асуухад тэд явчих вэ гэхдээ "Очиргүй, одоохон засаад өгнө" гэж нэгэн зэрэг хариулна.
Тэдний ихэнх нь хөөхнүүд. Зарим нь нэхэж сүлжих юмтайгаа, зарим нь гар хоосон ирнэ. Хийх юмгүй боловч альжааж ядарсан царайтай сая сэрээд орж ирсэн гимээр хааш яас хувцлана. Заримдаа төрүүхэн дэми ярьж суусна гэнэт бодож шунхтан ганган хувцс өндөр өсгийд өмсөд төрөл арилцсан мэт болж ийм ч чухал ажиллаар явлаа гэд өсчний өмнөр өнгөрч одно. Буцаж ирэхдээ нүднийх нь гал бөхөж өрчнийн тоглоомд хэн л уйвардаж хэн хожиж хэн нь алдсан тухай ярина. Эсвэл хурим найр хүргэн бэрийн царай зүс өмссөн зүүсэн найрын ширээ зочдын өнг мөнгийг тоочно. Мөн хөрөнгийн биерж үнэт цаасны ханш зэрэгэлдээ дэлгүүрийн эзэн ба ажилчдын хэрүүл гудамжинд гарсан хэрэг сая гарсан хүний харамж нарийн ихэмсэг зан ярианы сэдв болно. Тэд чалччил байвал ус угаагч хоёр охинд хөгжилтэй юм үзэж нүд тайлах шиг бодогдно. Заримдаа өөрсөн үйлчлэгчтэй үг зөрөхөд тэд сайхан үгээр эвсүүлж өгнө. Хоёр охиныг бодвол тэд олон оймс илээж хашир суусан улс. Тэдэн шиг ийм уран нарийн ухаантай хүмүүс яахаараа энэ муу давчуу өсчний газар шурган анхүүгийн хоёр охинд хань болж цаг нөхцөөдөг билээ гэмээр. Үнэн дээр хотын хүмүүс гадаад төрх шигээ ихэрхүү биш. Бодол сэтгэлд нь эрхэмдээд эгэл дордын ялгаа байхгүй. Тэд олон хүнтэй газар амьдрах найр цэнгэнд дуртай, ганцаардлаас айна. Тэдний сэтгэл тэр хоёр охиных шиг хатуу биш ч байж мэднэ. Айж ичих юмгүй тайван амьдралтай тэдэнд цаг ямагт сэрэмжилж явах шаардлага байхгүй. Мэдээж тэд төрөлхийн шулуун шударгуулсан. Энэ газар цэнгэнд хотын төв гэгдэх боловч хүмүүст хөдөө нутгийн онцлог гүдэс цайлган чанар бий. Амьдрал гэдэг цаг хугацааны урсгал өнөмөнхийн чанартай тунаж үлддэг жамтай. Ингэж дэми ирж чалчиж суудаг хөөхнүүд тэр хоёр охин тэднийг яаж муулдгийг мэдэхгүй. Тэднийг шилэн хаалганы цаагуур далд орохыг харж үлдсэн охид ямар санаатайг анзаардгүй байлаа. Өглөө бүр 9 цагийн алдад шилэн хаалгыг халахалж татсан хөшиг ярагдан хаалга дотроосоо нээгдэнэ. Энэ хотын гудамж мөрөө мухлаг байшингийн үүд хаалга хаашаач харсан байж мэднэ. Нар мандмагц хаалганы гаднаас тойлонд тусаж нүд гялбуулна. Нүд гялбам гэрэлд охид сандлаа байранд нь тавьж толны доорх аар сар ямыг цэгцлэх зуур өмсөд зүүснээ засаж ус гизгээ янзалсан болно. Энэ нь хөшгөө нээжгүй жүжигийн тайз гэмээр. Энэ үед үсээ засуулахаар хүн ирвэл өсчний газрын эхүн үнэр хамар сэтлэм цоргино. Хөлс шивэр, хөнжил дэвсгэр, оингсэг, үнэртэй ус, хоолны үнэр, агшаасан будааны нялуун, шанцааны эсэглэн, хайрсан боовны хиншүү, улайсан төмрийн зэв холилдон ханхлана. Хоёр охин өсчөнд хонож өглөө босмогц эвхдэг ор хучлаг дэвсгэр тогоо шангаа арын хаалганы гадна айлын цонхны доор цаасан хайрцгаар халахлан хурааж гялгар бүтээлгээр хучна. Энэ гудамжны айл бүхэн багсаг юмсаа гаднаа овоолдог тул хоёр охины овоолж хураасан юм хэний ч анхаарлыг татахгүй. Хэсэг хугацааны дараа эзэн ирж эргүүлж тойруулж хараад асуудалгүй бол яваад өгнө. Жаал байзнаад дахин ирж ийш тийш хараад хэрэг учиргүй тул дахин гарч одно. Тэр завгүй хүн шиг гадуур ажил хөөцөлж байгаа юм шиг чухал царай гаргана. Өөрөө бизнес эрхэлж эзэн болсон болохоор гадаад төрх нь өөрчлөгджээ. Уг нь тоглоом тохуу хийх дуртай байсан бол одоо маш хинуур хүн болсон. Хар савхин хүрмэн түүний биед зохиогүй. Хот хөдөөгүй хэрсэн аймаачин шиг харагдана. Арьсан гутламж шороо тоос болж зогсоо зайгүй бидэрч явааг илтгэнэ. Тэр гарч орсоор хэсэг хугацаа өнгөрч түр амс хийх боловч үсээ засуулж сэнстүүлэх хүн ирээгүй тул лангууныхаа ард орж сув. Арын ханын дагуулан тойл хийсэн жааз тавиур дээр янз бүрийн угаалгын эд, ус бүржилгэх бодис, усны тижээл, будаг иж бүрнээр өрөөтэй. Лангуун дээр босгосон цагаан хавтаст тоод бүдэг, хар шар олон өнгийн будгийг тоогоор дугаарлжээ. Ер нь энэ үсчний газар жижиг боловч атхын чинээ болжморт бүх хэрэгтэн байдагтай адил дутуу юмгүй. Эзэн лангууны ард тухлан суугаад хумсны хураагаар хумсаа өрх нь бүсгүй хүн шиг
энэ салбарынхны шалжихар занг харуулна. Тэндээ бүхийд суугаад хоёр охин болон Деми сууж цаг нөхцөөхсөд яаж чүүгэлдсэн таг чимээгүй. Хүмүүс түүнийг мартсан мэт боловч үнэндээ түүнд л сонсох гэж шуугилдана. Эзнийг эзгүүд ярианы сэдв нь оновчгүй хайхрамжгүй болно. Энэ дуугүйр ямар ч байсан эндхийн эзэн тул ноён нуруутай байх нь зөв. Тэр тэнд сууж, шилэн хаалгаар ширтэн, гудамжаар зүрх хүн зон, унаа тэргийг ажиглахад бүх юм хэвийн танил даслаж. Зэнгэнд хотын төвд орон сууцны дундах гудамж гээгдэх боловч тосхон шиг тусгаарлагдмал шинжтэй. Гадаад ертөнцийн хаялга энд барагтай бол орж ирэхгүй. Зах сэжүүртэн төхөж баг сагхан анхаарал татах төдий. Эзний хайхрамжгүй харц бизнес эрхэлж байгаа хүнд байдаг л шинж. Үсчний газар Деми яриа эд өрнөж хөөрч хөгдсөн хоёр охины гар үсээ угаалгаж буй хүний толгой дээгүүр сарвалзна. Гэтэл зочны нүдэнд савнгийн хөөс орж түүнийг уурлуулжээ. Эзэн лангууны араас босож үйлчлүүлэгчийн дэргэд ирэхээс өмнө нэгэн түүний өмнөөс ус угааж байсан охиныг татаж зайлуулав. Тэр бол Деми сууж байсан байнга ирж суудаг хүн. Ойрмогхон байдаг дэлгүүрийн байшинд амьдардаг, нөхөр нь аймаа хийдэг, өөрөө хийх ажилгүй, цаг нөхцөөх гэж энд ирж суудаг нэгэн. Тэр үйлчлүүлэгчийн ард очиж ханцууга шамлан магнаг нь арчхад тэр дороо арилав. Тэгээд усан дээр хөөсийн цуглуулан овоолж хуйхын маажин угаалаа. Тэр эргэн харж хүүхэд инээмсэглэх нь ямар байна гэж асуух бахархал бас энэ ажлыг хийж байснаа харуулах таашаалаж. Дугуй царай богино үстэй өнөөх хоёр охиноос намхан нуруутай хэлэн цамц энгэртэй баавгаан зурагтай мөрөвчтэй өмд өмсжээ. Сайтар ажвал тэрээр хөл хүнд. Тэр хоёр охин шиг хүнийг цоо ширтгэхгүй урин дөлгөөн аж. Юу ч хараагүй юм шиг хэрнээ бүхнийг харжсан байдаг ийм хүүхнүүд байдаг да. Тэд мөн чанарын ялгаатай. Энэ ялгаа нь тэдний туршлага, нас, төрлөх авьяас, нутаг ус бүх юмнаас мэдэгдэнэ. Тийм ээ. Энэ хүүхэн Шанхайн хүн. Шанхай аялгуугаар ярьдаг. Тэр 20 хэдтэй юм уу? Дөнгөж 30 гарсан байх. Янз бүрийн модны үг хавчуулан ярьж хаяа жаахан мэдрэмжгүй айлаална. Тэр жинхэнэ Шанхай аялгуутай. Энэ нь түүнийг үнэхээр Шанхайд амьдарч байсныг гэрчилнэ. Үйлчлүүлэгч тайтгарч энэ хооронд өнөөх хоёр охин сонирвчархан элдв юм шалгаалаа. Та бас ийм ажил хийж байсан юм байна шүү дээ. Гэтэл тэр эрүүгээрээ лангууны ардугаа эзэн өөд дохиж би бас өсчний газартай байсан хүн шүү дээ гэв. Хүмүүсийн саймчрахаас урьдж жижигхэн барааны худалдагч байснаач нэмж хэлхээ мартсангүй. Тэгээд ч зогссонгүй. Таалагдсан бол эргээд ирээрээ нэртэй зоогийн газартай байснаач дурсаад авав. Энэ удаад хүмүүс гайхан шагширхаас илүүтэй эргэлзэн тэнгэлз бололтой. Хариу дуугарсангүй. Дээрх 3 ажлыг хийж амжуулах хэмжээний нас намб нэг л дутуу санагджээ. Өөрөөрөө бахархаж хөөрсөн царайг нь харваас одоо ч хүүхэд хിവэрэ. Их хүүхдээ баг хүүхчгэл бодогдно. Зальтай эргэлдэхнүүд нь итэг нүү байна уу өөрсдөө л мэдгэх шиг. Тэр инээмсэглсэн хിവэрэ хөөсрүүлэн маажиж эллэг хийхээ хоёронтой давцсны дараа өнөөх охтын нэгэнд толгойг нь угааж өг гэж үүрэгдэв. Тэгснээ үйлчлүүлэгчийн толгойг зайлж дуусхийг хүлээн гарныхаа хөөсийг цоглуулан тосхуурын дэргэд зогссоор байлаа. Ийхүү хөөсөөр зугаацсан зогсохдоо үл мэдгхэн мэлэрч нам гүмийн дунд гоожүүрийн ус урсхийг чагнангаа гарныхан алгыг хавсран тулж суужээ. Төд удалгүй үргэлжлүүлж миний үсчний газар анши гудамжинд байсан. Анши гудамжийг та нар мэдэх үү? Гэхэд охид зэрэг толгойс ихсрэв. Одоо ч байхгүй болсон л доо. Айлэрт нураачихсан юм. Цагтаа хөл ихтэй газрын нэг байлаа. Чанны дүүргийн хувцсны захын хүмүүс баг Хуатин гэдэг байв. Манай өсчний газар яг тэр гудамны үзүүрт байсан юм. Герман Хуахай гудамд байсан ч миний найзыг надад түрээсэлж өгсөн ахуун барааны жижиг дэлгүүр анши гудамжинд. Охид толгойг илжийн анхааралтай чагнана.
Зочны үсийг зайлж суудалд нь хүргэсний дараа эзэн үсийн сэнстэн хатааж өгөв. Охид эзнийхээ дэргэд хуурай альчуураар гараа авчиж зогсно. Нөгөө хүүхэн зай гарсан дээр нь тосхуурд очиж гарынхаа хөөсийг зайлан угаав. Нэгэн химээр гоожих шүршүүрийн зөөлөн чимээнээс өөр аниргүй. Үсний сэнсний хөөгөх дуу тасалгаанд нүргэлж, халсан үсний этгээд үнэр шилэн хаалгаар тусах нарны гэрэлтэй нэгдвүү гэлтэй хачин ялуун сэнхив. Гараа угааж дууссан бүсгүйд охин альчуур сар байсан ч тэр алгаа хүргэх төдий болж ёсгүй эцтгээд ганхуур сандалдаа шигдээд авлаа. Хэрэгт дурлсан охтын нэг "Тэгээд яасан бэ? Дэлгүүрээ ажилуулахгүй юунд өсчний газар нээсэн юм бэ?" гэж шалгав. Тэр зориуд эс мэдгч болж жүжиглэн "Аа?" гэж лавлах мэт сунжруулснаа. "Жижиглэн бараа ашиг муутай л да. Онцгой барааг хямдхан нийлүүлдэг томчуудыг танихгүй л бол шатаж дуусна. Томчуул гээд байгаа тэр зуучлагчтай 8 хийн гэдэг 3 өдөр хоолойгоор хоол давмааргүй хэцүү ажил." Тэгснээ хэлэхгүй зүйл хэлснээ ухамсарлан хэлээ хатсан чимээгүй болов. Аншигийн дэлгүүрийг найз маань надад түрээслүүлсэн. Ер нь минийх биш. Тим имийг удаан ажиллуулж яах вэ? Нээлээ, оллоо, хаалаа. Харин өөрөө бие дааж юм хийж үзмээр санагдаад тэсгэлгүй өсчний газараа нээсэн. Би нэг хэсэг гэртээ ажилгүй сууж байхдаа хөршийнхөө охинд хань болж өсчний дамжаанд суусан. Нэг хэсэг бид хоёр ур чадвараа сайжруулах гээд гэр орондоо бараг өсчин болж тоглож өнддөг байлоо. Өс угааж сурхаас эхлээд бие биенийхээ өс толгоогоор мөн ч их тоглосон доо. Тэгээд л анши гудамжинд өсчний газар нээхэр сэтгэл шулуутсан юм. Ер нь анши надад их таалагддаг. Манай хуахай гудамж шиг биш. Хүмүүс нь найрсаг, ямар ч хэргийг хөнгөн хүлээж авдаг. Харин хуахай бол горьгүй. Гэхдээ хуахайн бүх хүн тийм биш л дээ. Зангаасаа л болдог байх гэснээ арай дөвийлгснээ анзаар бололтой ичингүүрийн төгдрөв. Тэгснээ удалгүй анши гудамжныхан юмыг амархан бүтээчихдэг жигтэй болсон шүү. Өө чи өсчний газар нээх гэж байгаа мó? Эн чин зөв санаа. Манай найз Хонконгод оддын ус засдаг байсан. Байр уу, тэр амархан. Удалгүй хувцсны захыг өргөтгөхөд тэр хавьд тундаг байр гараад л ирнэ гэд хүнийг сансан ажлаа хийхээс аргагүй болтол дэмжиж урам өгнө. Бас нэгнийх нь багын найз шампунь зардаг байж таарад тэрнийгээ үнгүй шахуу өгөхөөр болов. Тэгээд бас болоогүй. Том дарга нарын судсыг атгсан нэг нөхөр бүх бичиг баримт зөвшөөрөл лицензийг аваад өгчих юм байх. Ингээд л би зориг шулуудан өсчний газараа нээсэн юм. Өнөөх шампуны 8-аачин миний дэлгүүрээс салхаа боллоо. Дэлгүүрийн түрээсийн хугацаанд дуусаагүй болохоор би ажиллаусаар байсан үе. Шампуны худалдаачин нэг дөрвөлжин хайрцаг байнга авч ирнэ. Тэрэнд нь хятад юм шиг олон жижиг нүхэнд эгнүүлж хийсэн шампуны сорьц байх ба үнэндээ өөр бортхон савлсан болохоос биш бүгд ижил байна. Галт тэрэгний буудлын орчмын аль нэг байрны хонгилд нууцаар байрлан хуль хэм хийдэг үйлдвэрийн эд гэдэг нь хармагцал танигдана л да. Тэглээгээд яах вэ? Хямд юм хойно авчил таарна. Бар унсан хүн буухад хэцүү гэдэг дээ. Тиймэрхүү юм болсон. Эхэлсэн болохоор хаачхаж болохгүй, үргэлжлүүлэх гэхээр сэтгэлд хүрэхгүй. Өнөө хувцсны зах нь өргөчгөн бүхэл хаагдахад хүрв. Манай өсчний газраас өөр хоршоо дэлгүүр нэмэгдэж анши гудамж цэцгэлсэн ч юм байхгүй. Ийм буу халж байтал эрэгтэй эмэгтэй хоёр зочин цувран орж ирлээ. Эзэн урдаар эрэгтэй зочны сахлыг хусаж дараа нь эмэгтэй үсийг будахаар болов. Эмэгтэй олон төрлийн будгаас алийн сонгохоо мэдэхгүй хэсэг самгарцнаа нэгийн шиллээ. Тэгээд орлого хэр байв да гэж нэг охин шовлзон асуув. Ажлын дундуур чалчих нь үсчдийн хувьд байдаг л зүйл. Тэд амаа хөдөлгөнгөө гараа хөдөлгөөд сурчсан улс. Надаас асуусан уу гэд дараа ярья. Энэ хүний дараа химэн зориуд булзааруулж хэсэг болсноо. Тэсгэлгүй үргэлжлүүлв. Орлогосоод байх чим тааруу байсан даа. Эхэн хүн үсээ угаалгахаар л ирдэг. Эхэнх нь тэгээд миний найзууд муусан шимэгчд.
Өөрийн мэдлэгөө бүдүүлэг үг хэлсэндээ эвгүүрхэв. Тэрийгэ болцох гэж худлаа инээд алдаад үргэлжлүүлв. Энд ч ялгаагүй хүмүүс ер нь ажлынхаа өсчөнд үсээ засуулах дуртай. Манайх шиг жижиг газарт үсээ угаалгах төдийл үйлчлэгээ авахар ирдэг. Бололцоотой нь салон руу явчихна. Салоныг Хонконг, Тайваны хүмүүс голлон эрхэлдэг. Ихэнх нь ашигтай байрлал, их замын бэлчээр эсвэл том худалдааны төв байдаг учраас үйлчлүүлэгчээр тасрахгүй. Манайд дунд сургуулийн гоёх донтой охид их ирдэг байлаа. Тэдэнд сайн салонд орох бэл бэнчин байх биш. Охидын ихэнх нь үсээ задгаа тавих хүсэлтэй. Гэрээсээ авчирсан шампунаа өгöd анаа гэж дуудах нь хөөрхөн. Толгоогоо майжуулах дуртай мөртлөө янз бүрийн шалтак тоочж янгуужлах нь төвхтэй. Яасан ч байх хамаагүй чи тэдэнтэй муудаж болохгүй. Нялуураад л байхаас өөр аргагүй. Бас нэг эвгүй унгаж орхисондоо гимшин тавгүйтэв. Тэр хідэн охинтой зууралцаар өсчний мэрэгчлээ мартахад хүрсэндэг. Миний багш харин их шудраг хүн. Нийл цэцэг салонд ажиллаж байсан гэж бодчих. Гэтэл өстхөн өлийн даваан дээр гихчээр тэр өдөр нэг үйлчлүүлэгч ирсэн. Тэр яриагаа түр завсарлан мөрөвчтэй өмднийхөө халаасыг засаж бие цэхлэн хөлөөж ийгээд хэсэг түдгэлзэв. Тэр халзан толгойтой зочны үс дөнгөж хуухай халахлах төдийл ургасан. Үнэндээ засуулах шаардлагагүй байсан ч тайруулна гэж зүтгэв. Хаалгаар өрөөсөн хөлөө давуулв үгүй юу? Халзан толгойн үс засах уу гэж асуулаа. Засна гэдэг хариу сонсох итгэлгүй асуулт л да. Манай дөрөгдөж ирсэн үсчин дарвайтлаа инээн. Үүргийн үсчнэр хусуул гэв. Хайж хутгаа баадагнаад явж байдаг үүргийн үсчин алдахуяа бэрх болсон цаг. Мань хашрыг доромжлох хэвээ олж ядсан царайн тэр. Би өөрийн мэдлгүй ухсхийж босоод заснаа гэж хэлчихсэн юм. Яагаад гэдгийг ёстой мэдэхгүй. Хожим боджээ байхад нэг цагийн догтлол лав биш. Харин энэ молдсон толгой энгийн биш санагдсан хэрэг. Гээд инээмсэглэхэд хоёр охин дагаж хөхрөв. Энгийн биш гэсэн үгээ яаж тайлбарлахаа бодол хийлэн хэсэг чимээгүй болоход бүгдийн анхаарал түүнийг чиглэжээ. Хэрв зүгээр нэг овгон хотод ирж ажиллахсад хөдөөний хүн эсвэл хуучны бохир хувцтай хүн байсан бол юу ч гэмээр юм дээ, зүгээр л мухар толгойхоо үсийг засуулахаар ирсэн хүн байсан бол би тэгж өсөрч босохгүй. Гэтэл тэр хүн өөр байлаа. 30 иргэм насны босоо захтай Венец даавуугаар хийсэн хятад хөрөмтэй. Тэр цагт үндэсний хувцс одоогийнх шиг мод болоогүй байсан үе шүү дээ. Хальт харахад бясалгалын хувцс мэт. Европ хар өмдөн дээр даавуун шахаа угалжээ. Үүрсэн цүнх нь бүр гайхмаар. Олон угааснаас өнгөн онгож гандаад цайчихсан берзентэн аранц. Бас болоогүй. Дээрээ 5 хошуутай. Цэргийнхний эдлэлтэй. Би түүнийг суулгаад нийлэг нүмергийг эвликэн зангидав. Тэгээд толны өмнөх шургуулгаас багжаа сонгож зогсохдоо бүх хүний харц над дээр байгааг мэдэрлээ. Эхлээд ус хустаг цахилгаан машин авснаа буцааж тавиад том хайч байрж явав. Тэрийгээ бас итгэлгүйхэн буцааж жижиг хайч аваад эрэглээ. Тэрхэн зуурт энэ л яг тохирно гэсэн мэдрэмж төрсөн хэрэг. Мэдрэмж минь намайг хуурч байсан удаагүй юм. Багада би нэхэмлийн зүв барьсан л бол дуртай хийгээд цаг тухайд нь зохиогоод урлаад явчихдаг байсан болохоор хүмүүс намайг гарын уртай гэж шагшдаг байлаа. Жижиг хайч сонгож аваад эргэхэд үйлчлүүлэгч маань юм хэлсэнгүй. Би ч хуйхны доод хөвөөнөөс хэсэг бусаг сөөвгөр үсийг хайчилж тэгшилж өгсөөр толгойн орой хүртэл сайхан гихчин эрмэгдүүлээд засчихлаа. Ямар гоё, өөгүй, шарах соривгүй, бүв бүөрөнхий толгой байсан гэж. Энэ олон жил тийм цэвэрхэн толгой дахин хараагүй. Энэ хүний үсийг би яг цаг хагас хайчилсан. Тайрагдсан ус газарт ширхгээрээ унаж байлаа. Би мөнөөх өөгүй түнжгэр толгой руу ширтсээр харин тэр хүн миний үйлдэл бүрийг алдалгүй ажиж байгаа нь мэдрэгдэнэ. Хожим нь тэр надад өөрөө хэлсэн. Түүний үсийг засах хүн алддаггүй. Олдвол зөвхөн цахилгаан машинаар л засахыг зөвшөөрдөг аж.
Тиймээс найз охиноороо засуулдаг байсан гин. Хожим миний байнгын үйлчлүүлэгч болсон л доо. Тэр өөрөө жүжигийн сургуулийн багш, найз охин нь тэр сургуулийн сурагч байж, найз охин нь кино зураг авалтад оролцохоор хол явсан үе таарсан байв. Тэр найз охиныхаа хамт үе гудамжинд жижигхэн өрөө хөлслөн амьдардаг гин. Энэ бүхнийг дараа надаар олон удаа үйлчлүүлэхдээ ярьсан юм. Яриа эд орнож, хоёр охин түүний бөөрөнд наалдаад шимтэн сонсно. Харин эзэн ноцоор нь дүнсийх боловч түүний яриаг төвшөөсөн шинжгүй, харин ч ахаад юу болоод сонсчих болоо гэсэн янзтай гэлжийн суухаж. Гэтэл бүсгүйн ярианы сэдв гэнэт эргэж өөр сэдв рүү орж явчихлаа. Би түрүүнийг их багштны тухай яриагүй юу? Угтаа тэр бол анши гудамжинд хувцс зардаг миний нэг найз л да. Надаас насаар ахмаг, бас туршлага ихтэй болохоор л тэгж нэрлсэн хэрэг. Туршлагаач хатдаа, яриан л тийм давлуун хүн. Түүнийг яриад эхлэнгүүт хамаг хүний анхаарал зөвхөн түүн рүү хандаад хийж байгаа наймаагаач мартчихдгийг. Цагдаагийн газарт очиод мэдүүлэг өгөхт нь хэрэг бүртгэгч хүртэл ярианд нь автаад юу асуухаа мартчихсан сууж байсан гинлээ. Анши гудамжны 8 ажтын ихэнх нь нарсан сууж угаад гарсан улс. Багштан зарга зайлахад өрцнөн ч мөн л амнаасаа болсон гэлцдэг. Өөрийгөө хятадын харьяат өмнөд далайд Кавчукийн хүрээлэнтэй Шанхайгаас эхнэр авахаар ирсэн гэж ярина. Учир нь Шанхай хүмүүс удам угсаа сайтай юм баха. Яагав та нар мэдэн дээ. Гэд эхлэхээр мэдхгүй чадахгүй юмгүй, очиагүй хүрээгүй газаргүй болчихдаг хүн. Нэг удаа тэрээр Шанхай бүсгүүчүүд онцгой сайхан мөрний өмнөх ус чийг хүний зүсийгч бас тэтгэн шүү дээ гэдэл ярьсан юм. Улаан асрын зүүд дээр Жаба юу эмэгтэйчүүд бол усан махбодтой гэж хэлсэн нь чухам үүнийг хэлж байгаа юм гэж нотлно. Ус шороо нойтон чиглэг аашайл урин зогцсонгүй. Яс булчин тэнцүүхэн өндөр наманч яг таарсан. Умардын хүмүүсийн ихэнх нь Монгол одомтой. Хацрын яс өргөн дөрвөлжин ирүүтэй, шингэн хөмсгтэй, нэмгэн зовхтой, хөлгөр царайтай. Харин өмнөдийн хүмүүс бол юу ухсааных, Фужианых шиг давхраатай алагнууд, зузаан уруул, сартгар хамартай, сармагч мэт амьтад. Эрхэм янз нам бүгүй. Мөрний өмнөх хүмүүсийн хувьд бол харин ч өөр шүү. Хуучны хуанлыг хараал байлгүй та нар. Манж дээлтэй авхайнар Европ маягийн үстэй пальто нөмөрч, хээ хуартай шагналмал гутал жийж, гоёмсог дэнлүү, хээнцэр ширээ түшин, ганган дэгжин суудаг гэдэл урсгаж өгөндөө. Багштан Европ хувцаар гангарч арьсан цүнх бариад буудлын хүлээлгийн өрөө баар цэнгэний газарт үүнийгээ ярьж явна. Түүнийг дайлах хүн мундахгүй. Амтд цоог араараасаа өргөтөхөд мань хүн хоол ундны сэдвээр зай завсаргүй цэцэрхэн. Сонсогчдын ихэнх нь дээд зиндааны айлын эрх танх охид учраас мөнгийг харамгүй цацна. Багштан ичиж ирээлэх юмгүй тэднээс мөнгө зээлнэ. Зээлэгч гэж дээ. Үнэн дээр бол өөрсдөө аман гайхас өмнө гаргаад өгчих хэмжээнд уйрааж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл тэр хүний өөрийнх нь байж байгаа царай гайхуулах юмар даанч хомс. Харин ч эсрэгээрээ эрэмдэг мэт харагддаг эв хавгүй эрхтнүүдтэй. Богино хөнхөл, алга нь гадагшаа иргсэн эвгүүгар, эрүүн хоолойтойгоо бараг үргэлж хачин жихтэй нүүр ам. Ингэж хэлэхдээ тэрээр нэгэн тэрээгээ алдаж жаахан төгчөвч яриандаа халаад бишүүрхээ бүр огоорсон янзтай үргэлжлүүлнэ. Царай нь бүр цовоо гэрэлтээд ирж. Өнөөх их багштан маань нэг жаах охинтой танилцаадгаж охиныг дагаад садан төрлийнх нь жодолгүй шаваад иржээ. Гэтэл тэдний нэг нь багштныг нэг л харсан санагдаад ажиг сэжиг төржилдээ. Тэгээд нэг ханган нийлүүлэгч танилаа дуудаж багштантай уулзуултал шууд л нэрээр нь дуудаад таним хайр өгнө. Ингээд л цагдаагийн уд татсан хэрэг шүү дээ. Багштанд тархи авгаалгасан 12 хүн байж хашир булзаж мэлзэлгүй хэрэгээ шууд хүлээсэн нь гайхмаар. Тэгээд хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх газарт 3 жилийн ял идэлхээр болж тэндээ харгалзагч нарын хайр хүндэтгэлийг хүлээж
Нөгөөдүүл нь гарын үзүрт зарангаа ам хуурайгүй яриаг нь ангааж бишрэн сонсдог тул сайн хүмүүжиж засарч байгаа гэдэг мэдэгдэл бичдэг болж баймаулын хориход хүргэгдээч зовлон амсаагүй гэдэг тэрч байтугай тушаал ахиж бусдыгаа удирдан чиглүүлдэг болжээ. Айхгүй өндөртэй л хүний чинчүүдээ цэцэн цэлмгээрээ зартай нөхөрдөө. Ийн хууч хоорч байтал хоёр үйлчлүүлэгч орж ирлээ. Нэг нь үсээ угаалгаж хийм хийлгэж, оройн хоримонд оролцох тул гоёлын засалт хийлгэнэгэн. Хоёр охин годхийн босож зочдод үйлчиллээ. Хоёул ийхүү гүйлдэх зураа. Нөгөө гой толгойд юу боллоо? Яагаад нэр багшныг яриад байгаа вүлээ? Гэгчлэн санааширч тэрийгэ ил шулуухан асуусан ч цаадах нь инээмсэглээд хариу дуугарсангүй. Харин цаасан аяг авч гойжуураас усхийн уужууга харагдана. Үйлчлүүлэгч нар суудалдаа тухалж охид өсхийн гогцооруулан ороох зуур бүсгүй яриагаа эхлэв. Багштан баймаалины тариан талбайд 2 жил хагас болоод л гараад ирсэн. Хагас жил хасуулчхан тэр гээд өргөлжлүүлэн өнөөхөө ярьж гарав. Баймаалинаас гарч ирмэгц аншид нэг дэлгүүр түрээсэлж яваад ховц хунар тэр дундаа эмэгтэйчүүдийн өмсгөл худалдаж хэсэг амьдрав. Ер нь аншигаас хөрөнгөжж хунчаа гудамжинд шин загварын ховцны их дэлгүүр нээсэн, үйлдвэрээ байгуулсан, өмнөд Африк, Аргентинд очиж дэлгүүрээ нээсэн хүмүүс олон. Харин багшд нь тэгсэнгүй. Харин эсэргээрээ мянган өрөөтэй харштай болсон ч алд газар хэвтэн шүү дээ гэж ярих. 8-аагаа ихэд сэтгэл шингэн хийх бөгөөд шинээр авчирсан бараа нь бидэнд таалагдвал гар татахгүй аваад явгин. Тэр залуу охтод хачин илгэмсүүхэн. Чадлаараа хэлж ярьж зааж сургана. Бүсгүй хүн царай зүс сайтаач хувь тавилан ядуу байх нь бий. Сайхан хүүхний заяа муу гэж үг хүртэл биш үү дээ. Яагаад эмэгтэй хүний царай зүсийг хувь тавилантай нь эсрэгцүүлэн хилээд байна вэ гэхээр царай зүс залуу насндаа ирдсэн бүсгүй хүн тарих толгойдоо эрдэн боловсрал наахыг хичээдгүй. Иймдээ зүс gooч заяа нэмгээ явдаг юм. Хятадын алдарт 4 сайхан хүүхэн үнэндээ тийм онцгой хүмүүс байгаагүй юм. Яагав та нар мэдэн дээ. Ян Гүфэ хатныг Тан улсын хаан энэ сул хатнаасаа болж хаан ширээгээ алдахад хүрч байв. Сүүлд нь цэргийн жанжид нь Ян Гүфэг хөнөөхгүй бол төрийн төлөө байлдахгүй гэж эзэн хааныг шахамдуулж байлаа. Гэтэл үнэндээ Ян Гүфэ айхавтар холмостой. Тэрийгэ нуух гэж цэцгийн эрх үзүүнээсээ салгахгүй зүүж явдаг байв. Битүү саран цэцгийг ичээн гэдгийн цэцэг ичээх нь ийм учиртай. Тэр онг үзэмж өнөр танараараа хааны дур сэтгэлийг булаасангүй. Тэгвэл юугаараа тэгж алдарсан юм бэ? Та нар бодож үз. Бас Ван Жажүнийг хар. Гайхамшигтай гоё хатнуу тэр. Тийм гоё юм бол хаан түүнийг яах гэж умардын зэрэлгүүдэд өгсөн юм бэ? Гоёдоо биш, эрхэмдээ байгаа хэрэг шүү дээ. Хань улсын хааны орноос гарч ирсэн хүн. Эн чинь элбэг хүрэлцээтэй эрхэм гэсэн үг. Тэр ухаантай бүсгүй байсан юм шүү. Түүнийг ямар газар аваачсныг сана. Эсхийгэрт амьдардаг, хоньны мах зулгаадаг, уг хэлн ойлгохдохгүй умардын хүйтэн орны зэрэлгүүд рүү очсон. Гэтэл тэр амиа хорлохын оронд түүх шастарт нэрээ үлдээж чаджээ. За одоо Шиши, Даочиан хоёр үлдлээ. Энэ хоёрын ухааныг бол ярих ч юм биш. Хүнээс хитийцэн их ухааны улс. Эмэгтэй хүн ухаантай байвал аяанда гоё сайхан харагддаг юм да. Ухаан гэж хэсэг азанснаа. Чишиг бодоод үзэлдэ. Чүүжи газрын хөдөөх охиныг өө улсын хаан хүчээд шууд хөргөлгүй. Дайфу төшмөл Фанли тусгайлан сургаж бэлтгэсэн шүү дээ. Юу сургасан байх вэ? Алхаж гიშгэх, хөдөлж барих, үг ярих, хүн рүү харах. Энд чинь бүгд тустай эрдэм. Одоогийн загварын огтыг сургаж байгаатай төстэйч хүн бүр заавал эргэж харах тийм ялдан болгоход амар гэж удаа юу. Төрөүний үйлчлүүлэгчийн нэг нь үсээ ороолгож хатаах зураа загварын сэтгүүл яргуулна. Хэдэн оныч сэтгүүл юм элэгдэж ноорсон эртний юм бололтой. Эзэн, бүсгүй, охид бүгд түр амс хийв.
Манай гол дүрийн бүсгийн хажуу руу нарны гэрэл нээлэг хөшгийг нэвтлэн тусахдаа нүүрнийх нь нөгөө талыг сүүдэртүүлжээ. Тэглээгээд бүсгүйн царай бараасангүй харин ч гэрэлтэн туяархаж. Та нарын санаанд багтахгүй байх та. Миний хань бол тэр багштан. Онцгой сайн октийнх нь нэг биш ч албан ёсоор сүййлж гэрэлсэн авайл эхнэр нь би. Намайг илүү ухаалаг учраас сонгосон гэж тэр хэлдэг. Юутайч би хой гудамжны охин шүү дээ. Тэр олзуурхах эвгүүрхийн завсарт энэм босож зогсоод гадагш харлаа. Нөгөө гой толгойд яасан бэ? Химэн хоёр охин нэгэн зэрэг адхан асуугаад хариуд нь өгч гисэн гэсэн хайхрамжгүй үг сонсов. Ингэж хэлэхтэйгээ зэрэгцэн бүсгүй хаалга түлхэн угсхийн гарч одлоо. Ойход төмөн таамаг дэвшүүлсээр хоцров. Харахад 20-х настай энэ бүсгүйн үдсэн туулсныг жагсаавал насанд нь арай л ахадмаар. Лавтай 30 настай хүний ярих хийх үйлдэл ажээ. Тэр чухам хэн байв? Химэн амандаа шаагалдах хоёр охины мэтгэлцэн дундуур эзний амнаас "Тахиа" химээх үг унлаа. Гэнэт хэлсэн энэхүү үг нь хятад хэлэнд "тахиа" ба биеэ үнэлэгч хоёр ижил дуудлагатай тул яг ямар утгаар хэлснийг тэд ойлгосонгүй. Төгсөв. Орчуулсан Эрдэнэ очрын оргил.